Эрчим тэмчилгээний тасаг бол бүхэл амьдралын заг дээрх тэмцлийн талбар юм. Энд итгэл найдвар, айц төгшөөр, гониг баяр баясгалан зэрэг хүний сэтгэлийн бүхэл мэдрэмж нэгэн зэрэг өргөж байдаг. Орчин үеийн багаж техник хэрэгсэлд найдахаас гадна эмч сувилагчдын богино хугацаанд зөв шийдвэр гаргах мэдлэг чадвар хамгаас чухал. За аваар ослууд ихэвчлэн гарна. Мотоциклаас унсан осол аваарууд их гарна. Автотээврийн ослууд их ирнэ. За хамгийн төвөгтэй нь бол ер нь бол архины хордлогууд их ирдэг. Архины хордлогоос олж бөөний дутагдалд орох, элгэний дутагдалд орох. Тэгээ ухаан санааны байдал муудах тийм өвчлөлүүд айгүй их ирдэг. Ачаалт ер нь их. За баяр наадмын өдрүүдээр ер нь л цагаан сар тэгээд 7 сард болоод баяр наадмын үеэр маш их ачаал их нэмэгддэг. За зуны аялал жугаалгатай холбоотойгоор үүссэн өвчлөлүүд бүр дийлэх байдаг. За сая 7 сарын байдлаар нийтдээ нэг 39 хүн эрчим тэмчилгээний тасагт хэмтэмжлүүлсэн. Эрчим тэмчилгээний тасаг хэвтүүлэн эмчлэх 8 ортой он гарсаар 210 гаруй хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Хүний амь насыг аврахын төлөө минут секундтай уралдан ажиллаж явахад арга гэрийн зүгээс үзүүлдэг үйлдэлүүд нөхцөл байдал хүндрэл учруулдаг гэдгийг эмч эмнэлгийн мөрөгчлөлтнүүд хэлж байна. Жишээ нь хаалга чанга нүдэх, хориотой хоол хүнс авчрах, цонхоор шагаах, эмч сувилагчдыг загнах үйлдэл удаадаараа гаргадаг байна.